Саяны ярианаас бол бидний зовлох байр суурь алдах үндэс нөхцлүүд бол коммунизмын үе тавигдсан гэдгийг ойлголоо. Цаашдаа бид энэ байр сууриа яаж хадгалж үлдээж бэхжүүлэх ёстой юм бэ? Энэ талаар ямар үйл ажиллагаа явуулж байна? Байр суурь гэдгийг бол юу гэж ойлгож байна вэ гэхээр би бол энэ цаатал нь 2000 жил хүн үеийн үе байна. Хүн үгээс ахвалаад уйгурын үе хүртэл ямар нэгэн хэмжээнд дэлгэрч байсан. Их Чингис хаанаас ахвалаад ингээд дараагийн одоо Ян улсын 16 хааны үе дэлгэрч байж. Тэгээд сүүлчийнх нь бол одоо Төмдийн Алтан хаан тэр чиглэлээс дэлгэрээд ингээ 2000 жилийн орчим ингээ дэлгэрсэн гэдэг бол ард түмний амьдрал дотор шигээд орсон гэсэн үг л дээ. Тэгээд Европч жилхэн Христосийн тиймэрхүү Азад ондоо шашин шүтгээс болоод шашин шүтлэгийн байдлаасаа болоод ард түмэн ондоошч эхэлдэг л дээ. Нийгэм аж ахуй эрхэлдэг аж ахуй одоо олон зүйлээс хамаарат тэгээд ондон болдог. Энэний нэг монголчуудын дархлаа болж ондоосон зүйл бурхны шим байна. Тийм учраас бид зөнгөлөх гэж байгаа. Ягаад гэх юм бол төрхөөс аваад өгөхийн хоорондох бүх үйл ажил нэрээ авч байгаа. Тэр л одоо ус гизгээ дайха авч байгаа, угааж арчиж байгаа. Тэгээд одоо шинэ гэр барих, хорим найр тэгээ өнгөрлөөхөд 40 соног одоо буян үйлддэг алтан сав нээдэг тэргүүтээ энэ бүгд аль ч оронд байхгүй Монголд ингээд ондоошоод Монголын юм болоод гэрт ороод очлаа ч гэсэн энэ тавилга хүмүүсийн хоорондоо харьцаа бурхны шинэ харьцаа яг бол арга барилын ухаанаар ингээд зохицуулсан цааталтаа тийм юм байж байгаа. Гэхдээ энэ байр суурь алдах байдлууд бас үүсэж юм шүү. Энэ бол одоо коммунизмын үед жоохон алдсан хэдий боловч нууцаар яваал байсан. Ардчил гарч ирсэн ч гэсэн би үгүй гэж одоо шашны би мэдэхгүй ойлгохгүй гэсэн мөртлөө яваад байдаг юм л дээ. За Монголын үндсэн хууль, манай Монгол улсын үндсэн хууль бас нэг заалт байгаа. Тэр бол юу гэхээр би сая тэр зөнхлөх шашин гэдгийн талаар тантай бас санал солилцлоо. Бас нэг заалт бол юу гэдэг вэ? Энэ шашин маань монголчуудын эв нэглийг хангах хэрэгтэй гэдэг нэг юм зүйл байдаг. Тэгэхээр эв нэглэг гэдэг би хоёр зүйлийг танаас тодруулж асуумаар байна. Нэг нь бол юу гэхээр буддын шашинтан хүмүүс дотроо хүмүүс болоод бас одоо сүм хийдүүд дотроо эв зүйтэй байх тухай асуудал. За сүүлийн та одоо маш тодорхой мэдж байгаа шүгдэн гэж одоо юм сахиус гарч ирэх байх уу бас байсан. Тэгээ бас нэг жоохон хагарал байгаа ч юм шиг хүмүүс ойлгодод. Нөгөө талд нь одоо шинээр 90 оноос хойш шинээр дэлгэрч байгаа янз бүрийн одоо шашны урсгалууд буддын шинтэй бас нэг эв зүгөө олохгүй байх. Гэтэл зөнхлөх шашин гэдэг үүднээсээ буддын шашин маань эдрийг бүгдийг ямар нэгэн байдлаар эв зүйтэй байлгаж Монголын ард түмнийг эв найрамдалтай байлгах нэг юм үүрэг хүлээгээд байна. Харин тийм ерөнхийдөө Монголын ард түмэн шашнаас нэлээд хол байсан учраас одоо ойлголтын шашныг бол хитрхи сүржин байдалтай байж чадах ойлгоод байгаа юм. Яг гэх юм бол энэ буддийн шин дотор үзэл онолж байдаг юм уу ямарваа нэгэн зүйлээр ингээд хагараад хөнгөчөөд явсан юм ерөөс байхгүй шүү дээ. Энэ лам нарын хоорондоо зүгээр нэг одоо шашны дотоодлын үйл ажиллагааны ч гэдэг юм ямар нэгэн зөрөө гардаг. Тэр зөрөөн дээр маргалдаж байгаа маргаан тэр үнийг шашин хагарчлаа гэж ингэж ойлгож байгаа. Ийм нэг буруу ойлголт яваад байгаа юм. Тэгэхээр одоо ямар нэгэн шүтдэг сахиуснаас аж байд юм уу тэрнээсээ болоод ингээд тэр л одоо бүхэл бүтэн шарын шашин дотор байж байгаа л зүйл энийг одоо яах вэ гэдэг тухайн яриа байдаг. Зөрчил үүсэх үү? Хагарал үүсэх үү? Хорцол бол хагарч хингэрч байгаа юм байхгүй шүү дээ. Ерөнхийдөө энэ байдал бол ийм учиртай юм гэж бивэндээ тайлбарлаж байгаа. Нөгөө хэсэг нь бол бас жоохон нүд аман жоохон хурц болохоос биш зөвхөн тайлбарлаж байгаа. Наатал нь ч хэлээ гэсэн тэрнийгээ бас нэг жоохон тийм тайлбарлаж байгаа. Энэ ард түмэн харчаад тэр түүнээс биш одоо хэрүүл зодоонд хүрэхээр тийм их том одоо хагарал хэнхрлээд нүд гэж бол буддист Монголд өнөөдөртөө надад харагдаагүй байна. Бусад шашинтай яаж эвэл зохицолтой байна вэ гэдэг бид аль болохоор эвэл зохицолтой байхыг боддог. 1992 онд исламын шашны одоо эрг гаргаад тэгээ эв найрамдалтай ирээдүйдээ Монголд одоо хасгийн ард түмний 100 мянган хүн байна. Тэгээ энэ бүгд бол биднүүд эв найрамдалтай эв зохицолтой ингээд ирээдүйд ингээд Монголын ард түмэн хоорондоо эвтэй зохицолтой байх хэрэгтэй гэж хамгийн түрүүнд эв нэгдлээ илэрхийлээд бид тэр одоо шашинд 2 сая төгрөг хандуулж ингээд сүм дугаан сэргээгээ сайхан үйл ажиллагаа явуулаа гэж ингээд эв зохицолтой Монголын ард түмэнтэй тэгш жаргалтай сайхан байлгахын тулд бид хоорондоо эв зохицолтой байх учиртай гэж ингэж одоо өргөж ийсэн. Тэрнээс гадна шинэ орж ирсэн шашнуудыг бол бид нэлээд олон жил ажиглаж байна. Тэгэхээр энэ дээр бол хоёр хувааж үзэж байгаа. Нэгдүгээрх нь бол маш одоо шашинлаг
Тэгээд энэ одоо шашин сүмдээ оруулж байгаа хүмүүсүүдэд зүй зохистой оруулж байгаа тийм хэлбэртэй шашин байна. Тэднүүдийг бол бид сая Азийн мэдээ студийн тамны байгууллага дэлхийн хэмжээний одоо самбад гэдэг том хурлуудаа тэдгээр улсуудыг урьж оролцуулах тэргүүтээ ажил хийж наримдал одоо хамтын ажиллагаагаа бэхжүүл сайхан Монголын ард түмний эв зохицолтой байлгая гэсэн юмраа одоо уриатай ингэж урьж залсан. Нөгөө нэг хэсэг бол орж ирээд шууд улс төржийн сонгуул шиг ажил хийдэг. Тэднүүд ингээд ард түмнийг одоо бүдийн шнийг аль болохоор доош нь хийх, татвар төлдөг, мөнгө цаас бед өгдөг, тэд авдаг ч гэдэг юм уу. Ингээд огт хоёуланд нь жишээлбэл 10% татвар аваад 10% татвар аваад дээрээс нь одоо үйл ажиллагааныхаа дохтыг үйлэгдэх ч гэдэг юм 7 хоногт одоо тийм байдал ажиглагдж байна. Тэгэхэд бүдийн шинтэй гандан хийдэд тийм төдийл нэг хүнд бидэнд ямар ч анкад байхгүй, бүртгэл байхгүй, тооцоо байхгүй. Тэр хүн бол өөрийн ирэхээр ирнэ үү байна уу тэр хүний өөрийн дур. Хэзээ нэг зэгт ирмээр санагдвал ирдэг, явмаар санагдвал явдаг. Одоо Христос ч юм уу босод шашинд орсон байхад тэрэнд ямар тооцоо байхгүй, ойноос нь очиод ингээд зүгдэд байх юм байхгүй. Тэр хүний эрхчлөөг л бид ингээд дээд зэргээр хангадаг. Жилдээ нэг удаа ирнэ үү, нэг хэсэг ирнэ үү тэр хүний л өөрийн сайн дор. Тэр таас тавьсан гэж одоо сүүлийн үед тэр улсууд нэлээд эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэх явахд тийм талаар өөлж шүүмжилж байгаа. Тэр кас бол сүсгтэн лам хоёрын хоорондын одоо итгэлцэл байгаа. Тэр хүн 10,000 цаас өглөөхөд минийхийг 1000 болгоо биччихүү дээ гэдэг ингээ эргэлзээ төрөх тийм байдал ихэндээ харагдаж байсан. Тэгэхдээ зэрэг тийм байдлаас болоод бид кас тавиад тэгээд тэр өөрийн мөнгийг ингээд тооцоолоод ингээд хариуг ингээд өгөхтэй зэрэг тэн дээр байж байгаа нь яг өөрийн өгсөн мөнгө байгаа. Ийм учраас бол хийд орон сүсгтэн хоёрын хоорондын харилцаа хэлхийг сайжруулах, итгэлцлийг сайжруулах тийм кас гэдэг бол орчин үеийн шинжилгээ ухааны техникийн ололтыг бид бас сүм хэд авч хийж эхэлж байгаа нэг хэлбэр. Гэгчлэнгээр маш олон одоо бурхны шиснээр дайлсан, давталсан тийм хэлбэр. Нөгөө талаар юу гэхээр яагаад ч хүлээн зөвшөөрч болох юм. Ийм асуудлууд. Жишээлх юм бол сургуулийн хүүхдээ багш нь ингээд автобусанд суулгаад аваад эцэгхийн зөвшөөрлгүйгээр ингэж одоо шашин номлол руу авч явдаг. Бусад оронд бол шууд загдаад чоронд явахаар ажил. Ийм имийг манай Монголд хийж байна. Тэгээ энэ хяналтын байгууллагууд нь тэрэн дээр сайн арга хэмжээ авахгүй тэрнийг хэлхээс өөр арга. Дээрээс нь одоо бүдийн шашинтай орон бүдийн шашинтай шүтдэг хүмүүсүүдийн гэр хаалгыг зохиж амгалан тайван байдлыг алдуулаад манай цуглаанд очиж ном зомогод үгүйгээ дахин очиж залгааж байгаа ийм хэлбэр байна. Энэ бол аль ч улсын хуулинд тохирохгүй ажил. Нэгэнтээ олон шашнууд эсвэл шашны сэргцүүч гэж хэлж болох юм зарим нэг юм. Өрсөлдөх байр суурьтай болоод ирлээ. Энэ үед Монголын буддын шашинд хөгжлийн ямар төлөвлөгөө байдаг юм бэ? Хөгжлийн төлөвлөгөө гэж байна уу? Энэ яаж цаашаа төлөвлөгөөнөөс илүү энэ үнийг улс анхаарах хэрэгтэй. Тодорхой хэлэх юм бол хууль зам юм болоод энэ боловсролын одоо соёл боловсрол цааш шинжилгээ 8. Энэ үнийг бол ламнар очиж шалгадаг байгуулга биш. Хяндаг байгуулга биш. Тэдэнд ямар нэгэн эрх хэмжээний одоо хууль зөрчсөн гээд арга хэмжээ авдаг байгуулга биш. Тийм учраас тэр иргэдэд хамгаалахын тулд энэ хууль зүйн талаас нь бол хууль зүй юм. Нөгөө хүүхдийнхээ боловсролыг алдуулахгүй тулд боловсролын юм энэ дээр маш сайн гарах ёстой ийм болж байгаа. Тэгээ хот хороо харин одоо бүгд ингээд анхаарах ёстой. Манайх бол одоохондоо энэ дээр бол нүдэн ханаатай яваад байгаа. Шашин гэхдээ зөвхөн коммунизмын үе шашинд орохтой зэрэг хэрэгт орчдөг байсан. Тэргээрээ бодоод одоо их орон ард түмэн одоо энэ Монгол улс чи юу болж яана вэ гэдгийг энэ шашнаас болоод ирээдүйд юу болчих вэ гэдэг ухаан байхгүй. Зүгээр холхон шиг л байж явал болоо гэдэг ийм ухаанаар явж байгаа тул энэ бол болохгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт Монголын мархан шашин бол ирээдүйн төлөвлөгөө гэдгийг биднууд 30 жилийн төлөвлөгөө боловсруулсан. Тэндээсээ одоо хамб нарын чуулга гэж байдаг. Монголын мархан шашны төвийн дээр. Тэгээ энэ бол 35 хүн байгаа. Тэрний өглөө 18 аймгийн голлох хийдүүдийн хамб нар, аймгийн төвийн хамб нар. Тэгээд дээрээс нь бол 9 дүүргийн одоо ахлах хэд том хийдүүдийн хамб нар.
дээрээс нь уламжилт Эрдэнэ 100 амир км хэлбэрийн хамбанаар нийлээд 35 хүн байдаг. Тэр бол жилдээ 2 удаа чуулдаг. Тэгээд 30 жилийн төлөвлөгөөнөөс ойрын ирээдүйн 3 жилийн төлөвлөгөөгөө боловсруулад төвдөө хамбанарын чуулганд оруулаад тэр ёсоор ингээд дэвшиж хөгжих энэ замаа ингэж ярьж байгаа. Тэрнээс гадна бол бид дүрмжүүлэх, хуйлжуулах, жаягжуулах энэ ажлаа бол одоо эхнээсээ хийж эхэлсэн. Тэгээд одоо тэднүүдийн ном болгоод сүм хийдэг ямар одоо бүтэц зохион байгуулалтаа яах юм, ямар үүрэг хариуцлагыг ямар хүн хамба ямар үүрэгтэй, цорж ямар үүрэгтэй бүгдээр ингэ тодорхойлоод тэгээд тэр одоо сүм хийдэд ажиллаж байгаа хар улсуудын хэм хэмжээ тэдэнд ямар одоо эрх хэмжээ байх юм гэдэг тэгээ гэрээ ямар шүү байгуулах юм гэдгээс ахуулаад бүхэл бүтэн дүрм нийтлэг үндэслэлийн дүрмнүүдээ гаргасан. Тэрний дараа жайг гэж одоо хууль цааз байна. Шашны тэрнийгээ одоо гаргасан. Тэгээд ингээд дээрэс нь бол энэ стандартчил тэргүүтээ хийд орон байгуулахад одоо аймгийн төвд ямар ч маягтай байх юм, сумдад ямар ч маягтай, Улаанбаатар хотод ямар ч байх гэсэн ийм одоо стандартчлалын юмнууд гарч байна. Тэгээд хөгжлийн төлөвлөгөө хийж байна. Байгаль орчны одоо 80 жилийн төлөвлөгөө хийгээд тэн дээр энэ уул аваа тавих. Тэгээд одоо маш олон сэдвээр энэ явж байна. Энэ оршуулгын зан үйлүүдийг одоо яаж цэгцэлж нэг чихтэй болгох юм. Үс авалтыг одоо маш олон газар олон нутагт өөр хэлбэрээр хийдэг. Тэр онцлогийг хадгалаад тэгтээ нэг ерөнхий чиг рүү оруулах юм хандлаганууд үс дай хүргээ энэ гэрлийн торимлолт, хормын ёслол эднүүдээ бид нөө цэгцлэх юм ажлуудыг ярьж эхэлж байна. Ерөнхийдөө ард түмний дундаа ямар шүү байх вэ? Шашиндаа ямар байх вэ? Гээд ингээд орон сүм хийдүүдийн боловсрал, жаяг дүрмийн хэрэгжилт тэгээд одоо бурхан шигтэн залхаас ахвалаад бүгдээ ингээд дөрөмжүүлж байгаа. Нэг иймэрхүү журмаар одоо ирээдүйн хөгжлийн юм төлөвлөж байгаа да. За их баярлалаа. Хар харцны төлөв маань энд хүрээд төр завсарлаж байна. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт үргэлжлүүлэн та бүхэндээ бид бодон шишний засаглалын тухай асуудал, удирдлагын тухай асуудал, институцийн тухай асуудлаар ярилцлага үргэлжлүүлэн өргөх болно. За түүнээс хойш 2016 гэгнэ залсан Монголд гэгнэ залсан BSB онцгой бүтээлийг ойгоос хайрын амт. За нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт үргэлжлүүлэн би тантай энэ буддын шишний удирдлагын тухай асуудлаар ярих гэсэн юм аа. За манай сүсгтэн олон бол бүгдөө мэдэж байгаа. Бид богд гэгнэ залсан Монголдон. За тэгээд Монголын буддын шишний тэргүүнээр өргөмжүүлсэн. За ингээд гэгэнтэн маань Монгол улсад жанч халсан. За түүнээс хойш 2016 онд Далай лама Монголд альчлаад тэгээд дахин төрсөн байна, мэндэлсэн байна гэсэн шиг агуулгатай мэдээлэл хийсэн. Гэхдээ олонний дотор нэлээд эргэлзээ байгаад байдаг. Би албан ёсоор танаас асуумаар байна. Мэдээж энэ тодорхой хэмжээгээр нууцлалтай байх ёстой асуудал ил олон нийтэд хэлэх цаг нь болоогүй гэж магадгүй. Тийм учраас тийм бол та тэрийг нь бас тайлбарлаж хэлж өгөөрэй. Тийм ер нь Монголын бурхан шишнийг бол уламжлалаар нь сэргээх ийм бодлогыг Монголын бурхан шишний төвөөс ингэж одоо гаргаж байгаа юм. Тийм учраас богдтой байсан богд үеийн богд нэгдүгээр богдоос хойш 8 богд заларсан тэр бүгд Монголын эрхчлөө тусгаар тогтлын төлөө Монголын ард түмний төлөө шашин номынхаа төлөө үнэхээр зүтгэжсэн одоо түүх намтар нь одоо илэрч гарч ирж түүхчдийн бичиж байгаагаар бол тэр одоо бидний хувьсгалыг гол манлайсан оройлсон хүн чинь богдгийг ингэж хэлсэн. Тэгэхээр 8 дугаар богд бол 1911 оны эрхчлөө тусгаар тогтлыг одоо оройлон манлайлсан. Тэгээд энэ чигийг гаргасан юм. Тэгэхээр шашин төрийн өөртөө зарлиг гаргаад энэ шашныг одоо өөрөө бие даасан хэлбэртэй ингэж шашин төр хоёрыг чи ингээд хаан болсон одоо ингээд аваад яваа гэсэн шиг тийм утгатай
зарлиг гаргасан. Тэгээ өөрөө тамга тэмдэгтэй болоо шашныхаа үйл ажиллагаа гадна дотноос асуудаг зөвхөн өөрөө хавлгаа дутагтаа тодруулдаг дотоод бүх юмнуудаа өөрөө мэдсэн. Энэ уламжлалыг Монголын марксизмын тухайн нэгжлийн хэдээс хэрэгжүүлэх юм бодлого явуулж байгаа. Тийм учраас бид бол хэн нэгнээс хараад биш шашинтай байх учиртай. Өөрсдөө одоо асуудлаа шийдэж явах учиртай. Ийм учраас бол биднүүд одоо Монголын марксизмын одоо хамбан нарын зөвлөл хуралдаад энэ байдлаа улам лавшруулах хэрэгтэй. Ингээд Монголын марксизмын тэргүүн нь бол богд байх юм байна. Тэрний доотлолт нь гүйцэтгэх засаглал маягтай одоо хамбан номон хаан байх юм байна. Тэгээд хамбан нарын зөвлөл ажиллах учиртай юм байна. Нөгөө талаар бол хувилгаадуудаа бас бид энэ одоо удирдлага бүтцэнд оруулъя гэж ингэж бодож байгаа. Яг гэх юм бол урд бол хошуу нутагта хувилгаанд заларчдаг. Тэгээ хошуу нутагтаа байж идэг юм байсан бол ерөнхий нийт бурхныхаа шилжлийг төлөө зүтгэдэг ийм эренбүүч одох хувилгаадууд маань юм байх ёстой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас Монголын бурхны шний төв дээр одоо ирдэг одоо албан өрөөтэй тэгээд энэ тэндээ бас хуралддаг хамбан нарын зөвлөлөөс одоо оролцсон шийдвэрүүдийг хувилгаадын зөвлөлд оруулдаг. Хувилгаадын зөвлөлд тэрний авч үзээд шашин номын дагуу болж шашны ёс жайгийн дагуу болжээ гэж ингэж үздэг. Тэгээд гисэн байгаа. Огд маань одоо баталгаажуулдаг ийм хэлбэртэл орж байгаа юм. Тэгэхээр 10 дугаар бүгдийг бол одоо яа харахгүй бид дахин одоо ширээнд залах юм чин хүсэлтэй байгаа. Тэгтээ шашны дотоод асуудал юм да. Одоохондоо бидэнд бол ямарваа нэгэн мэдээлэл зарлах арай л болоогүй байх шиг байна. За хэрвээ тийм учир шалтгаан байгаа бол тэрийг хүндлэлгүй яах вэ? Үзэгчдэд маань та энэ богд гигантны нийгэмд болоо дэлхийд гүйцэтгэх үүргийг Монголын эв нэгдэлд гүйцэтгэх үүргийг аюулгүй байдалд гүйцэтгэх үүргийг нэг чухалчтад хэлээд өгөөч. Энэ зүгээр нэг лам хуурах хүн бас биш байхаа. Миний мэдхээр 3 богд байгаа. Далаа богд, банчин богд, ар богд гэж. Энэ 3 богд нэгийгээ жанж шалахад нөгөөгөө тодруулдаг нэг юм уламжлалтай. Энэ уламжлалт чинь цаашаа өргөжлөх баг. Өөрөөр хэлбэл одоогийн 14-р далаа лам маань жанж шалахад манай энэ тодроод байгаа юм уу? Ирээдүйд тодрох энэ богд маань энэ гол үүрэг гүйцэтгэх гэрчлэнгийн чухал одоо үүрэг ролтой байгаа шүү дээ. Ирээдүйн одоо шашны байдал, улс төрийн байдал хаашаа ирэхийг бид одоохонд төсөөлөхөд бэрхтэй л дээ. Тийм учраас бидний Монголын марксизмын төвийн одоо барьж байгаа бодлого, чиглэл бол одоо олон улсын байдлыг ажиглана. Тухайн нөхцөл байдалд бол дүгнэлт хийж ингэж дор дүгнэлт хийж явна. Гэхдээ бол бидний ирээдүй бол 3 том лам байна. Манай Монголын өндөр богдын одоо хойд дөрүүлсэн богд хэмжин тэгээд одоо шашны тэргүүн тэрний доотлол нь ламын гигэн заян гигэн гэж 2 том лам байсан. Тэгээ ийм 3 том гигэн байна. Тэндээс манд шир жалхан цэцэргүүтэй одоо том лам хувилгаадууд маань нэмэгдэнэ. Тэгээд энэ цаг үеийн ирэхээр тэдгээр том лам нар бие биенийгээ ээлжилж одоо төвдөд бол тийм байсан. Одоо далааламыг зарим үе дараагийн гигэн тодруулах ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдлыг бид өнөөдөр хангах чиглэлд явж байгаа. Тийм учраас бол ирээдүйдээ бид одоо улс төрийн байдал гадаад олон улсын байдлыг дүнгээд харгал зүйж үзээд бидэнд бол дотооддоо өөрийнхөө тэр улсуудыг бэлдэж одоо гаргах тэдгээр улсуудыг харилцан бие биенээ одоо тодруулдаг ийм зарчим шилжүүл зүгээр юм биш үү гэсэн юм санаатай явж байгаа да. Монголын бурхны шашныг төвдөөс орж ирсэн шарын шашин гэж их үздэг. Бүр нэрээр ярих юм бол Монгол бол өөрийн гэсэн будны шашингүй. Монголын будны шашин бол төвдийн будны шашин юм а гэдэг ийм нэг хандлага төвдөд юм уу, ер нь энтгэх хаваар юм уу байдаг. Бид ч гэсэн олон нийт маань ч гэсэн гончин төвдөөс орж ирсэн гэж ойлгоод байдаг. Түүхчид тэгэхээр тэнд нэг согдоор орж ирсэн, дамжиж орж ирсэн. Энэ бол Монголд байгаа будны шашин бол төвдийн шарын шашин биш, Монголын будны шашин байгаа юм а гэж маргадаг. Энэ хоёр одоо юу гэдгийг бас нэлээд их ялгаа зөрүүтэй асуудал. Монголын будны шашин гэж ойлгвол миний бодлоор бол илүү байр суурь өндөр байх бах. Төвдийн нэг салаам учрахээс илүү. Та энэ асуудлыг нэг тайлбарлаж өгөхгүй. Би бас бодоод байд энэ дээр яг гэх юм бол яагаад ингэж яриад байгаа юм бол таа л гэж. Жишээлбэл христийн шашин, ислам шашин эднүүдийг харахад бол
одоо энэ дунд Аз Иерусалим хавцаад үүссэн. Тэгээд бусад орнд дэлгэрсэн. Гэтэл бол Англикан чиглэл манай шашин бол манай шашаал гэж. Тэгээд Оросд дэлгэрсэн Оросын үндэсний шашаал гэж. Тэгээ яагаад дэлгэрсэн газар ганцхан газар байх. Одоо энэ залуучуудын логикоор бол энэ яриад байгаа улсуудын логикоор ганцхан л улс тэр шашны их орн байх, бусд нь бол дагвар байх юм. Тэгэхээр дэлхийд гэж үзэхгүй. Хэдийгээр тэндээс их усүрэ авсан боловч өөрийн уламжлалт занцаас соёл нь суугаад Монголын ард түмний нүүдэлчин амьдрал аж ахуй одоо соёл тэгээ төрийн хамаг юм шингээд тэгээ өөр юм шүүд ингээд ирсэн шашин бол Монголын хахаас л аргагүй гэж би ингэж бод. Ховцгээ хэрэглээс ахгуулаад ер нь гарал үүслэн ч хэлээ гэсэн энэ бол одоо богдлам дархан одоо язгуур Монгол язгуурлаа хүндээ тийм ээ богдламыг бол Монгол хүн гэж үздэг аав нь бол дархан гэдэг одоо Монгол нэр байж идэг. Тийм учраас бол тийм ямиг сонгосон болов манай эцгөө гэдгийг ингэж боддог. Тэгвэл богдлам бол төвдийн шинийг зохиогоогүй бурхны шинийг. Яг гэвэл богдламын ламирмаас ахуулаад одоо тэр номнуудыг үзэх юм бол юу гэж байдгүй ихтэй зэрэг тэр төвдөөс энтгэхээс ингээд шашин залсан төвд. Залж яхад бол хэсэг бүсгаар залаад байсан. Нэг хэсэг нь дандарын ном авэдрэхэд нэг хэсэг нь одоо судрын ном, нэг хэсэг нь нэг багшийн одоо тэгээд ингээ авчраад тэгээ хоорондоо жоохон маргаантай дөө болоод энэ л жинхэнэ тийм мундаг ламаас би авчирсан. Энэ минийх зөв гэдэг. Нөгөөх нь бол наадах чинь буруу минийх зөв гэдэг ингээ жоохон маргаантай үе бажээд. Тэгэхээр богдлам бол бүх одоо тэр газруудаар нь яваад ингээ судлаад шинжилээд төвдөгөө судалчаад сүүлд нь энтхийн мэрэгдийг судлаад таануудын наадах чинь бол ингэх юм биш байна. Чинийх бол судрих байна. Чинийх бол одоо дандарын ном байна. Чинийх бол тийм чиглэлийн ном байна гэдэг бүгдээр ингэ сайхан илэрхийлээд тэгээд тэр ламирм эхлэхдээ бол одоо дөрвөлжин бором шиг юм а гэж ингэж хэлсэн. Тэгэхээр чиний наадахаас ингээд долоохтой зэрэг бурмал амтагдж байгаа. Нөгөө талаас нь долоос буруу амтагдж байгаа. Тэрнтэй жилхэн бүхэл бүтэн бурхны шишин таануудыг энтгэхээс залж иржээ. Тэгэхдээ ийм учиртай байна гэдэг. Тэгээд өөрийнхөө номыг энтгэхийн мэрэгдүүд одоо гайхамшигтай бурхан багшийн номыг тайлбарлан зохиосон Гомболүүдийн Асанга, Нагаржуна, Ариан дэв тэргүүтний номоор заавал ишилж ийм учраас ингэж хэллээ гэдэг баталгаажуулсан. Тэр Ариан дэв болоод ингээд энтгэхийн мэрэгдүүдний номыг бурхан багшийн ганжуураар баталгаажуулаад ишийн татаад бурхан багшийн гэж айлдсан Ариан дэв ингээ болоод тэр одоо энтгэхийн мэрэгд ингэж айлдсан энд бол ингээд тусглаа гэдэг ингээд тийм учраас гарцаагүй иш онл баталгаагаар батлаад өөрийнхөө энэ номлолыг хийсэн учраас тэрнийг бол яагаад ч төвдийн зохиол гэж хэлж болохгүй. Бурхны шишин гэхээс өөр аргагүй. Одоо ном зохиол гэж батлагдаад байгаа. Монголын будны шишин гэж би танаар ингэж тайлбарлуулж хэлүүлээд байгаагийн дараагийн нэг асуудал юу гэхээр уншлага манай будны шишний уншлага дандаа төв төлөөр голдуу байгаа. Монгол уншлагатай болох талаар Монгол эрдэмтэн мэргэд ламнаар олон жил үйл ажиллагаа явуулсан байдаг. Одоо бол тодорхой хэмжээгээр Монгол уншлагатай лам сүм хийдүүд байгаа. Гэхдээ мөн л төвд уншлага давмгаалж байгаа байна. Тэгэхээр хэрвээ энэ Монголын будны шишин юм бол Монголын бурхны шишин юм бол ер нь Монгол уншлагын давмгаалах нь зүйтэй биш юм уу? Олон нийтэд хүрэх нь илүү амар юм биш үү гэдгийг олон хүн хэлэх баг. Тий. Энийг анхлан эхлэл сүүлчийн дэлгэртний эхнээс ахгуулаад нээж тань тэргүүтэй одоо өнөргийн тэргүүтэй энэнийг Монгол болгох одоо утгалгаа төгөлдөр соён бүсэг зохиож байж одоо ордын зайванд тат үсэг зохиогоод энэ ганжуурлуулаад эднүүдийг орчуулах бурхны номыг орчуулах юмар одоо эхний оролдлогоодыг хийгээд ингээд орчуулад ингэсэн байж 13 дугаар зуунаас ч гэсэн Монгол дээр орчуулж ирсэн юм юм зөндөө гардаг. За ингээд явсаар хагаад энэ бол бүх номнуудыг баргалж Монголоор байгаа гэж хэлж болно. Манай уламжлалын буддизмын ганжуур нь байна. Энтхийн мэрэгдийн одоо тайлбарсал ганжуурын 225 бүгдээрээ Монголоор орчуулсан байна. Тэгээ 200 номнууд бүгдээрээ Монголоор байсан. За ингээд явж итэл миний бол би ерөөсөн манж төв дэлдэнгийн улс төржүүлэхгүйгээр бодоод байдаг. Ягаад гэх юм бол төвдийн хамгийн их төвд хэлээр явах болсон нөхцөлний хөвгтэй зэрэг энэ философи буддийн гүн ухаан.
тэрнийг бол энтхийн одоо налин нарын бандитаа нар мэтгэлцээний журамд оруулсан. Ерөөсө мухар сүсгийн журмаар бурхны шинийг авахгүйгээр эн чи яагаад гэдэг асуулт тавьдаг ийм мэтгэлцээний журамд оруулсан. 3 хүн хариулгатай. Тэгээд тэргээр нь бүхэл бүтэн тэр одоо данжуурлаад тэр мэрэгдийн номыг ингээд онлын үднэс тэгээд мэтгэлцээ хийгээд тэгээд бүр хүн нэг бүр өөрийнхөө сэтгэл мухар сүсгээр биш нотлолоор ишээр онлоор ингээд баталдаг ийм юмд оруулсан. Биднод ингээд одоо ингээд том арга хэмжээнүүдийн ихийг Монгол онцлогоо уншилж эхэлж байна. Монгол онцлог яванга 60-ыг дацангаа Монгол онцлогтой болох ийм санаатай байгаа. Тэгээд ерөөсө Монгол үсгээ хэрглэж эхлэе гэдэг ийм одоо биднод бол энэ залуу лам нартай одоо шинэ их сургууль төгсөх, курс дугуйлан төгсөх, мэрэгжил дэвшлүүлсэн бүх үнэмлэхийг Монгол болгож эхэлж байгаа. Тэгээд ингээд цаашаа яваад Монгол үсгийг ерөөсө гандан хэргэлдэг болох. Цаашлаад Монгол хэлээр уншдаг болох энэ суурийг бол тавина. хайрын Тэ бачгач лама карнс лайн бубу карн брикхаус хүүхдийн Кастрол синтетик багт үс шахагч үсний хувраг хүн гэдэг бол ёс суртахууны хувьдаач амьдрал дээр нийгэмдэр бие авч явах үүднээс ч одоо ёс суртахууны нэг тийм төгөлдөр жишээ загвар байх ёстой гэж бид нар хүлээдэг. Гэтэл ингэж чадахгүй байна гэж одоо маш их шүүмжилдэг. За хамгийн сүүлд олон нийтийг нэлээд сүрхий дэлцээд авсан зүйл бол тэр нэг хүн амны хэрэг гарцсан. Тэгэд одоо ботол олон нийт бол нэг лам хүн хүний амийг хороочж ийл гэдэг ингээд гадуур яриад байгаа. Тэр үнэхээр лам хүн байсан юм уу? Танай Харианы аль нэг сүмэдийн лам юм уу хэрвээ тийм бол энэ одоо гадуур яваад байгаа энэ мэдээлэл дээр та нэг тайлбарлахгүй. За энэ дээр бол ерөнхийдөө л энэ лам шашны нийгэм бол өнгөрсөн 70 жилд нэлээд болдчихсон. Тэгээд 1990 оноос эхлээл жоохон хүмүүс авчиргаж эхэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ихэнх нь өнөө гавж өвснэрийн эгүүтгэгдсэн байсан, тийм ээ. Тэр хамгийн эрдэмтэй улсууд нь алга болсон. Тэгээд дарааны 10 жил сарнд хориод гарсан тэр улсууд нь цагийн эрхээр 90 оны хүргэж чадсангүй. Эрдэмтэй номтой гэсэн лам нар нь ер нь 1990 оныг хүрэж ирж чадсангүй дээ. Цөөхөн хэдэн лам үлдсэн байсан тэр нь гандан хүрээнд. Тэгээд энэ хөдөө гадуураа байсан улсууд бол уншлаг чийжилж залуу лам байсан 1937 онд одоо ажил хөдөлмөрчилсэн тэдгээр л хүмүүсүүд байл. Тэн дээр их том үнэлгээ өгвөл бурхны шишин гэдэг бол нэг орцсон байхад хүний сэтгэлээс хизээс салдаг юм байна. Тэд аль хэзээ 70 жил боловсроод аль хэзээ коммунист болсон байх байтал ерөөсөө нэг жоохон нарны гэрэл тусангууд буцаад шишиндээ буцаад ирж байгаа. Тэдэнд бол гайхамшиг байсан. Нөгөө талаар бол тэдэнд өнөө таван ботныхаа номыг үзээд жайг дулбааны дорд захирагдаж удирдах ёс хийж үзээгүй уншлагаач хийж явсан эхнийх нь чойрын жоохон логыг үзэжсэн төдийл лам нар байсан учраас хүүхдүүдэд тэр л хэмжээнийхээ ямыг заасан. Тэгэл 97-8 оноос эхлээд бүгдээр яваад гэсэн бурхны оронд насан дийлсэнгүй дээ. Тэгээд ерөөсөө ганцхан гандан хийдэл одоо 1944 оноос хойш ажилласан ганц боловсролын суурьтай эдийн засгийн жоохон суурьтай тийм л хийд ганцхан л байл. Бусд нь бүгдээр шинээр босч ирсэн. Гэтэл шинээр босгосон тэдгээр одоо ямар нэгэн хэмжээний туршлагатай байсан хөгжүүд өнгөрөөл тэгэл тэр залуу лам нарын зориг болсон маягтай л тиймэрхүү нэг хэсэг үеийг давсан. Тийм учраас Монголын багшны төвийн тагшлын шашны их сургуулийг 6 жил байсны 4 жил болгоод маш хурдвчлсан сургууль хийгээд тэдгээр хийдүүдэд ингэж буцаад байлшуулах юм. Тэгээд уншлага урилга байхгүй тэнд нь бол 2 жилийн одоо уншлагын курс хийлгээд ая дангийн заагаад хажуугаар нь жахан ламрам дожин ухааны ном заагаад ингэж буцаад тавьж эхэлсэн. Тэгээд ингээд одоо эхний үеийнх бол ерөөсө дуурайх хүн байхгүй. Нэгж дуурайх хүн байхгүй. Тэр нутагтаа лам болцсон. Тийм байсан учраас ерөөсө баргалж хянуун дээрээс дуурайж эхэлсэн байх. Энэ сэрэл тэмрэлтийг лам хүн нэг иймэрхүү байд юм удаа л гэж харж эхэлсэн байх та.
Тийм учраас нэг торгон дэлмэссэн, том малгай зүүцсэн, нэг том эрх тавьсан. Тийм лам ерөөсө одоо хоочинч байгаагүй, шинэвч байгаагүй ш. Тэгэхээр тиймэрхүү маягаар ихэлсэн байхгүй юу? Шашны боловсрол тийм дор оруулсан коммунизм. Тэгээд энэ явцын дунд биднүүд 21 аймгийнхаа ломгуудын хурлыг хийгээд тэр одоо аймагуд нь сумдаа удирддаг болоод сумдынхаа лам нарыг дуудаж байсагээд одоо энэ бол нэлээд төгөлдөж байна да. Сүхбаатар аймаг өөр хангайтнууд бол сумдуудаа цуглуулад тэднүүдээ сургалт явуулдаг. Бүх одоо жилдээ нэг удаа тайлан майлан тавьдаг юм болж эхэлж байгаа. Энэ байдал бол ингээ нөлөөлөл лам нарын хэв маяг эднүүд өөрчлөгдөд одоо бол тэр торгон дээлтэй том эрх зүйц том малгай зүүсэн хонгодон дээр явж байгаа. Нэг ч харагдахгүй болж эхэлж байгаа. Ингээ сайжрэлдэг болж байгаа. Энэ чинь үе шаттай байхгүй. Ягаад гэх юм бол тэр коммунизмын үед тэр дарагдсан шишин тийм амархан сэргэнэ гэж байхгүй. Нэг ялангуяа буддизм. Буддизмын тэр их агуу том онолыг 20-30 жил үзээд боловсрцсан хүн хурцрээд маш товчхоноор ард түмэрэгдийн толгойд хийдэг. Тэр одоо төрүүчийн гэвч ларан бунууданд төгсөж байгаа. Тэгээд одоо ирээд саяхан гэрэл ажил хийгээд аймагуудаар явж байна. Зарим нь шинжлэх ухааны судалгаа хийгээд одоо явж байна. Зарим нь одоо ажил алба хийгээд байж байна. Зарим нь зэрэг цалин хамгаалах гэдэг. Одоо ингэж сэргээлтийн байдалд орж байгаа. Энэ байдал бол бас лам нарын дэг журам жаяга мэдэхгүй улсууд лам зүгээр лам дээлэлц өмссөн энэ байдал. Тэгээд тэрнийг ахиулаагүй ганц нэг хүн хоцорч байгаа, хоцрогдож байгаа. Мэргэжлийн дэвшлүүлээд байгаа нь бол ламынхаа хэмжээнд төсөө ёс зүйрүүгээ буцаа явж байгаа. Ийм байдал байгаа. Тэр бол үнэн. Гэхдээ энэ сүүлийн үед энэ лам нарын хэрэг зөрчил эднүүдийг бол хитрхи дэврүүлдэг. Ийм гадна шинэ орж ирсэн шашин. Тэр дээрээс нь бол одоо коммунист маягийн үзэлтэй тийм хүмүүсүүд дэврэгдэг тийм бүр салхи шиг дэврэгдэг тийм юмнууд маш их гарч байгаа. Ингээд тэрэнд бид нөө дөвжирцсэн лам нар яг үдэ ингэж яд ингээд энд бол биш байна. Тэр бол нийгмийн сэтгхүйд очихдоо худлаа гэж ойлгоддог. Сүүх сэргийлэхээр яваад сүүх сэргийлэх зарладаг. Энэ худлаа байж лам биш байсан байна. Лам дээр ашиглаж явж яач гэдэг юм уу. Тийм мэдээлэл байхгүй. Бид тэрнийг хэлэхгүй болохтой тэр үний юм шиг болоод байгаа. Тийм хэлбэр байна да. Тэр саяны хэргийг бид бас хойноос нь явж үзсэн. Тэгээд тэр бол хинээс сахил авсан мэдэгдэхгүй. Ямар хийдийн харьяалтаа мэдэгдэхгүй. Завханаас ирсэн гэд дуулдаж байгаа. Тэгээд энэ Улаанбаатар хотод ирээд юу хийж яасан мэдэгдэхгүй. Тэгээд лам юм уугүй юм уу гэдэг бид тодорхойлох гэдэг одоо хинээс сахил авсан. Хаана лам болсон гэдэг асуудлыг бид одоо ингээд судалж байна. Дээрээс нь бол лам хүн алсан гэдэг тийм юм сэргийлэх мэдээлэл огталга. Зүгээр одоо энэ гадуур явж исэн 3 хүнийг л сэжигтнээр баривчилсан байна. Тэр бол лам биш. Лам нар хоорондоо архиулж байгаа нэг нэгэ хутгалчлаа гэсэн юм мэдээлэл. Тэгэхээр ийм мэдээллүүдийг ингээд зориуд одоо өөрчилж цацдаг ийм байдлууд байна уу даа л гэж бид сэжиглэж байгаа. Ягаад гэвэл тэр одоо давруулан ингэдэг цаанаас нь одоо түлхэдэг тэрнийг хийгээч гэж хүсдэг тийм хүмүүсүүд байгаа юм биш биздээ л гэдэг ийм л ойлголт төрөд байгаа. Энэ лам нар болоод сүм хийдтэй холбоотой ёс суртахууны асуудлыг ярьдаг бас нэгэн одоо юу гэдгийг сэдв бол театр руу нэвтрүүлгийн ихэнд бас ярьсан касын тухай асуудал. Социализмын үеэс ганцдагчны хийдэд очиод ном хуруулах энэ тэр ямар нэгэн үйлчлэгээ авахад тариф тогтсон байсан. Тэр тарифыг 90 он болоход тэр чигээр нь тарифын зарчмыг нь үлдээчихсэн. Бид бол юу гэж боддог вэ гэхээр үнэхээр буян хийх гэж байгаа бол тэр чи 5,000 төгрөг 2,000 төгрөг төлөх ёсгүй. Магадгүй сүсгээрийн төлөх ёстой байх нь зүйтэй юм шүү гэдэг нэг ийм зүйл яригддаг. Нэлээд судалсан л да. Христосын шишинтэй орнууд яаж байна? Гэхдээ тэднүүд бол татвар авдаг, дээрээс нь одоо хандив авдаг, цалингийн 10% биш шүү, бүр орлогын 10% эднүүд авдаг. Асар их баян тансаг тийм хэлбэрүүд харагдаж байна. Исламын шишинд бас нэг тиймэрхүү мэг юм. Тэгээ бусад шашнуудыг ингээд судлаад үзэх тийм. Тэгээ энийгээ өөрчлөх үү яах вэ гэж нэлээд бодол хийсэн. Тэгээ хамгийн шударга нь энэ биш юм уу гэж би ингэж тогтоосон. Ягаад гэх юм бол энд бол жилдээ төдөн удаа эргэж сүсгтэндээ хэлдэг юм байхгүй бид рүү хэллээ тийм ээ. Тэр хүний сайн дор. Энэ яагаад ингээ анхаарал тогтоосон гэхээр 1944 одоо яг тэр гадны шашныхны хэлж байгаа үг л гэж бодоод байгаа. Ягаад сар болгон тогтмол мөнгө авчиадаг болсод энэ улсуудаас мөн их мөнгө аваад баяжаад андаа гэж ингэж бодоод яриад байгаа бол тийм байхгүй шүү дээ.
Нэг удаа очивол очихгүй сүтдэг болждаг гэрийнхаа бурханцуудаа хүрэгчээд байж яддаг ч өчнөө хүн байна. Тэрэнд ямар нэгэн бүртгэл тайлан байхгүй. Тэр бол хамгийн буддизмын бурхан багшийн алтын 3 янзаар шилдээд миний шашинд ороод ирээ. Тэгээд таалагдахгүй болоо гэдэг энэ зарчим л явж байгаа байхгүй. Энэ ч нь бол бурхан миний сургаалыг заавал дэлхий түгээ гэж хэлэх юм бол тэрнийг л дагна. Өөрийн эрх болгоо гэж халахайд хэлсэн бурхан одоо Будда байна шүү дээ. Минийхийг судлаад ороод ир. Тэгээд тань таалагдахгүй болоо л гэж. Тэгэхээр иймэрхүү маягтай учраас бол тэр гандан санхүүжилтэнд бол хүн болгоноос одоо сар болгон 7 хоног болгон аваад байгаа юм юу ч байхгүй. Тэр хүн өөрийнхөө сайн дураар шинэ жил цагаан сар гараад нэг очидоо л очдог. Саяхан нэг шинэ одоо шийдвэр гарсан. Бурхан багшийн дүүцүүдээр олон нийтээр амарья гэж. Олон нийт бас дургусж байгаа хүмүүс нэлээд байна. Тэгээ би бол хувьдаа энийг юу гэж ойлгоцсон бэ гэхээр Монгол улсын үндсэн хуулийн зөнхлөх шишин гэдээ орчихсон. Дээр нь Монгол улсын одоо түүх соёлыг тодорхой хэмжээгээр үүрч явдаг. Дээр нь Монгол улсын аюулгүй байдлын хувьд эв нэгдлийг одоо баттах үүрэг гүйцэтгэсэн хүлээсэн энэ шашин маань тодорхой хэмжээнд олон нийтэд нэр хүнд нунаад байр суурь алдаад байгаа энэ үед төр засгаас энийг багч гисэн дэмжих гэсэн оролдлого байсан болов уу гэж би харсан. Тийм ээ, саяхан одоо өргөн барьсан тэр бол их хурлын гишүүч өөрөө санаачлаад ингэж байгаа ажил биш. Ерөнхийдөө өөрийн чинь хэлдэг тэр аюулгүй байдал тусгаар тогтнол нэгдэл энэ үнийг одоо олон хэн шашинда шашин шүтдэг хүний 87% нь буддийн шашин шүтдэг гэж саяхны судалгаа гарсан байна лээ. Судалгаа янз бүр гараад байна. Гэхдээ энэнийг бол 1910 оны хүн амын талгаар гарсан хамгийн хүчинтэй гэж боддог. Тэнд бол нэг сая гаруй хүн одоо миний харуул 2 сая орчим хүн л одоо бурхны шин шүтэж биширч хүндэтгэж хүлээн зөвшөөрдөг нэг юм улс байх шиг байна. Тэгвэл зэрэг ийм учраас бол энэ Монголын ардам альч улсад энэ олонхийн одоо хүлээн зөвшөөрөгдсөн энэ шашин хүндэтгдэг хүлээн зөвшөөрдөг энэ шашинда одоо хүч өгдөг ийм байдал бол байна шүү дээ. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Библиэлд гараад тавихад Америкт бол маш олон шашин бай. Тэгтэл тэр хүн амын олон Библиэлд тавиад уншиж хагаад манай короныг тавьсангүй, манай ганжуурыг тавьсангүй гэж хин ч үг хэлдэг шүү дээ. Солонгос жишээлх юм бол Христос буддизм хоёр бараг л ойролцоотой. Тэгтэл буддийн шнийг 10 өдөр тэмдэглээ, нэг өдөр амарч яхад нь юу ч хэлэхгүй. Тэгэл хамтдаа амраал баярлал өнгөрдөг. Дэлхийн маш олон оронд ийм жишээ бий. Тийм учраас энэ дээр бол биднүүд нэг тал нь бол ийм одоо эвлэлэн зохицуулах тийм одоо буян хураалгах тийм өдөр гэж ингэж бодож байгаа юм. Нөгөө талд нь юу гэхтэй зэрэг монголчуудад бас нэг аргагүй нэг ажил байна. Бүх баярыг бид буруу тэмдэглэдэг. Энээсээ болоод бүх амралтууд буруу явагддаг. Тэгээ амралтын дөрвөө болно. Эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхэд эмэгтэй хүний тэгшэрхийн тухай, эрхчлөөний тухай, гендерийн тухай ч юм уу ингээд яриад бусад оронд тэгээ нэг айтайхан тийм өөрийнхөө эрхчлөөний төлөө сайхан тэмцэл одоо алдаа дутагдал юугаа тэрнээ хэлээд нийгэм тэрнийгээ засгч байд тийм юм хэлээл тарна. Гэтэл биднүүд эмэгтэйчүүдээ суулгаж байгаа тэр өдөр учиргүй ихт одоо тостой торт орж хахаал өчнөө шил архиарч хахаад ингээд байдаг. Тэгэхээр энэ баяр бол тийм баяр огт биш. Биднүүд одоо хүртэл тэмдэглэж ирсэн. Сүсгтнүүдээ тэмдэглэж ирсэн. Энэ өдөр яадаг вэ гэхдээ зэрэг ерөөсөө л буйны чих тандсан. Өглөө жишээлх юм бол одоо бурхны шинтэй итгэл сүсгтэй хүмүүсүүд өглөөний нар ургахаас өмнө дугандаа цуглаад хэдэн зугаараа цуглаад тэгэл төвчин сожин буюу их хөлгөний одоо сожин гэдэг зүйлээ явдаг. Тэрэн дээр амтны амт таслахгүй, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, гэр бүлийн ёс зарчмаа алдахгүй, арх байхгүй гэсэн 5 юмыг өнөөгийн нар ургахаас маргааш өглөөний нар ургахын хооронд би нэг төвчнэ гэд ингээд одоо төвчж яах. Тийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд тэн дээр бол 60-аас өмнө бол байнгын одоо бясалгал хийдэг. Энэрлийг үйлсэнгийн тухай, аав ээжийнхаа хайрлах тухай, эх орныхон одоо сайн сайхны төлөө, эвлэрэл зохицлын тухай ингээд бүхэл бүтэн өдөржингөө лекц уншиж
Тэгээд орлогын тоглолтууд жижиг хүүхдүүдэд үлгэрийн далаагаар сайхан жүжиг хийгээд тэгээд тэр энергийг үйлсэнгийн тухай ингээд одоо өөрсдийн тоглуулад байдаг ч юм уу. Ингээд зөвхөн тэр өдөр одоо манай Улаанбаатар хотын сая 300 мянган иргэн цагаан хоол барьж чадлаа бол ер нь 4000 хэмнэхээр юм байв та. За их баярлалаа. Гэгчлэнгээр бяднуудын энэ баяр бол идэж явахны баяр биш. Тэр цатгалдаж өгтлээ одоо иддэг, арих бодог баяр биш. Харин тэрнийг твчдэг, тэр өдөр мацаг барьдаг, тэр өдөр буйнаа хараадаг, тэр өдөр бясалгалаа хийдэг. Нэг жилийнхэн ажлыг дүгнээд бодоод би ер нь юу хийчих вэ энэ хооронд. Буйны зүйл, сайн сайхны зүйл явж юу миний амьдрал. Муу мухай зүйл нүгэл хараагаад ингээд явж юу гэдгийг дүгндэг. Ийм л өдөр болохын төлөө тэгээ нэг 300 гаруй мянган сүсгтнүүд одоо санал тавьж 50-60 мянган улсууд гарын хэсэг зурсан. Ийм судалгаа бол ийм юу бол их ховор байдаг гэдэг юм да. Иймэрхүү л маягийн болсон шүү дээ. За их баярлалаа. Маш тодорхой тайлбарлаж өглөө. Бид яагаад бурхан багшийн дүүцсэн өдрийг тэмдэглэх ёстой вэ гэдгийг аюулгүй байдлын үүднээс, Монгол ёс заншлын үүднээс, хувь хүний үүднээс, нийгэмд хэрэгцээ шаардлагатай байгаа гэдэг үүднээс их олон талаас тайлбарлаж өглөө. За мөн Монголын бурхан шишний олон асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө. Энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Манай энэ удаагийн зочин Монгол улсын бурхан шишинтний төв Гандан Тэгшлэн хийдийн тэргүүн их хамблам гавж чойжм зоролцлоо. Ингээд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Баяр та үзэгчдээ.